Газрын тосны тухай хууль анх 1992 оны үндсэн хуультай зэрэгцэн батлагдаж байсан. Тухайн үед улсын хурлаар батлагдаж байсан хуулиудад цаг үеэ дагаад нэмэлт өөрчлөлт орсон ч дээрх хуульд өнөөдрийг хүртэл нэг ч өөрчлөлт ороогүй байдаг. За тиймээс бүтээгдэхүүн хуваахаас эхлээд олон зүйл заалт нэмэх хэрэгтэй гэдгийг хэлэх гишүүд байна. За улсын хурлын гишүүн боловсруулалтаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өмнө нь газрын тосны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд ашигт газрын тосны засгийн газарт ногдох хувь хэмжээ 50%-аас доошгүй байна гэж зааж өгсөн байсан ч засгийн газраас одоо өргөн барих гэж байгаа хуулийн төслийн 39-ийн 1-т дээрх заалтыг үгүйсгэж ашигт газрын тосыг засгийн газар гэрээлэгчтэй хайгуул ашиглалтын гэрээний дагуу хуваана гэх заалт оржээ. За энэ нь Монголын талд үлдэх хувь хэмжээг бууруулж мэдэх заалт юм а гэдгийг боловсруулалтын гишүүн учирлаж байна. Дэлхийн жишг бол бүтээгдэхүүн хуваалтаар аливаа ашгийг газрын тосон дээр 50-аас дээш хувийг хүртдэг юм байна. Бүх орон 50-аас дээш хувийг. Ялангуяа бүтээгдэхүүн хуваах гэрээний анхны загвар орон болох Индонез одоо маш их туршлагатай бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар 71% хүртдэг. 71% хүртдэг. За Норвег бол татвараараа 78% татвар авдаг байх шийдтэй. Гэтэл манайх яагаад 24% хүрч байгаа юм? Удтал хүлээлгсэн газрын тосны хуульд нэмэлт өөрчлөлт хэрвээ оруулбал цаг үеийн шаардлагаар бодиттой зөв заалт оруулах хэрэгтэй гэдгийг бид агчид ярьж байгаамаа. Товчхондоо бол газрын тосны бүх орлого Монгол улсад байрлах учиртай. За гэтэл парламентод газрын тосны компанитай улс төрч олон байгаа учраас тэдний эрх ашигт нийцүүлсэн хуулийг эдийн засгийг эрчимжүүлэх нэрийн дор батлуулах гээд байгаагч хардах гишүүд байгаамаа. Ер нь энэ ажлын хэсэгт бол өөрөө газрын тосны хайгуулын талбайтай хүмүүс бас нэлээд орсон байсан урд нь. Одоо манай зоригт шиг өөрөө үндсэн компаниуд хайгуулын талбайтай шүү дээ. Нэмэт мэдээлэл болгон хүрэхэд газрын тосны баялаг ихтэй 98 орноос манай улсад 36-ад нь багтдаг. Нийтдээ 348 сая тонны нөөцтэй. За нийт нөөцийн 30% л гэхэд 70 гаруй миллиард доллар хүрэх үн цэнтэй юм байна. Гэтэл манай улс энэ баялагаа зөв ашиглаж чадахгүй, бусдад залилуулж байгаагаас болоод Чингис Самура гэх сайхан нэртэй өндөр хүүтэй зээл авч өөрөнд орж байгааг ч бид агчид ярьж байсан юм а. Батцэг Батуулт нар мэдээллээ.